Хитрүүлэхээс одоо ингээд асуулт асуусан байгаа. Yes. За тэгээд 10 шиг асуулт асуусан. Тэгээд юу асуусан бичлэг рүү орох үзээрэй. За бичлэг эхлэхээс өмнө та бүхэндээ ганц юм хэлчихье. Энэний дараагийн бичлэгээр би Q&A видео буюу одоо ингээд асуулт хариултын бичлэг гэж магадгүй. За тэгээд асуулт хариултын бичлэг хийж байгаа учраас та бүхэн маань ер нь надаас одоо асуухыг хүссэн бүх зүйлээ яг одоо бичээрэй зөө. Би тэр болгонд ч одоо бүгдээгэд нь одоо ингээд хариулна шүү, окей? Тэгээд лайк болон subscribe дараарай. 3000 subscribers дээрээ Q&A видео ийн. Тэгээд 3000 сабтай болж шийдлээ нөгөө ингээд юу хэмдэ асуулт хариултын видео гэсэн үг. За тэгээд тийм лайк болон subscribe дараад өгөр гэж бүр үнэхээр гооч шүү заяа, окей? Хэдүүлээ яг 3000 боллоо guys. Хэдэн өдөр л хичээч. Ганц өдөр л хичээч. Окей? Тэгээд саба дараарай. Чихнээсээ. Тэгээд чихнээсээ бичлүүгээ орцгоё. Одоо нэг тэрнээс хас асуухгүй бэлдсэн нэг хэдэн асуулт асууж. Анаасч хадаасч окей. За окей. Окей. Соо. Босны микарч хачаарай guys. За яарч бодсон юм зөө. Тийм хоёр төлөвлөөгүй. Таны нэг бэлэн болохоор ч байна гэсэн. За шууд зүгээр ингээд. Шууд асуу. Жинтэй асуу. За эхнийхэн зөө. Таны нас чи дээ. Ахна 27 таа. Одоо ер нь бол энэ жил 28 мөрчээ. 27. Жилээрээ 28. За. Окей. За, хоёр дахь асуулт. За. Одоо ингээд юу хэмдэ? Эний одоо ингээд одоо YouTube хийгээд та ингээд хэдэн жил болж байгаа яг ингээд цэвэр ингээд YouTube бичлэгийг 3 жил. YouTube яг эхлүүлээд гэвэл үү? Яг эхлүүлээд гэвэл бараг 7 жил болж байна. 7 жилээ? Тэгээд та зарим бичлэгнүүдэд устгацсан байх шиг байсан те? Хаустай финэшлүүд үлдээсэн юм биш. Тийм өмнөөс нэг баахан бичлэг байсан чи устсан бахаар гайхсан. За, гурав дахь нь. Санд ихнэр хүүхдээ байгаа юу? Скол те ингээд үерхдэг найз охин байгаа юу? Girlfriend гэдэг. За жоох хувийн асуулт яваад л да. Ахт найз охин байсан. Сайн 12 сард яса хаягцсан. Арай л хувийн юм асууж асуу. Тэгээ болоо. За, дөрөвдүгээр нь заяа. За. Одоо ингээд одоо яг ингээд юу юм бэ? Хүмүүсийн би юу нэг мэдхийг одоо хүсдэг асуултуудыг асуухыг хичээе заяа. За, миний хайлттай орсон нэг таны нэг чадж уншиж байхад тэр бол харснаар таныг ямар сургуульд төгссөн бэ гэж ер нь бол нэлээд их 10 жил эсвэл их сургууль. Ямар одоо их сургуульд төгссөн? Их сургууль ах нь шүтээсийг төгссөн. Шүтээсээ IT-гаар. Тэгээд зөндөө хүмүүсийг асууж байгааг харсан. Ах нь юу шүтээсээ IT-гаар төгссөн шүү. Ах нь ерөнхийдөө бол IT тэгээд хоёр дахь их сургуулаар гэх юм бол Мойсийн хууль зүйн юунаас төгссөн. Ерөнхийдөө ихцүүч гэсэн. Ихцүүч тэгээ IT. Вау. Окей. За, одоо ч хэдэх асуултан дээр яваад байна? 5. За, 5 дахь асуулт нь сая юу асуучлаа? Тий. Таны одоо ингээд те стрим хийгээд одоо ингээд олдог ингээд одоо сарын орлого чи хэд вэ? Сарын орлого. За, одоохондоо бол тооцоогүй байгаа. Гэтэ ер нь яг дундчлаад гэх юм бол нэг сая 900-аас бараг 2 сая бараг ба. Дундчаар. Зөвхөн YouTube-ээс олдог уу? Стримээс олж байгаа. YouTube-ээс бол за YouTube-ыг яриа заяа. YouTube-ыг би одоо ингээд ер нь яг идэвхтэй хийсэн 3 жилийн хугацаанд ах нэг $100 болсон. $100 буюу нэг юу бэ? 330 байгаад байгаа те. 3 жилийн дотор 330 байг гэдэг. 3 Тэс өнөөдөр нэг YouTube-ийн AdSense нэг бүртгүүлэх хэрэгтэй болоо тэгээд мөнгө болох нь гэж зүгээр төрсөн. Хийх юм байлээ. Чи хэрэг хийхээр бол гадаад YouTube хийгээд тэгээд гадаад YouTube хийх юм бол
яг нөгөө нэг миулаа 1000 үзэлтнээс нөгөө $6 яг хийгээд явах юм шиг байлаа. Би нэг хан яг төлөө гадаад YouTube хийж үзсэн. Тэгээд тэрнээс бол бараг $1200 болсон баха. Гадаад YouTube. За тэгээд дахиад одоо хүмүүсийн юу юм бэ? Амар асуудал гэсэн. Та ингээд яг одоо Монголын ингээд одоо яг хаана ямар аймаг хүмүүс гол ингээд ямар тий хаана ямар газар төрсэн бэ? Бахан хотод төрсэн. Улаанбаатарын 1-р төрхөд төрсэн. Тэгээ яг одоогийн байдлаар Эрдэнэтэд амьдарч байгаа. Окей. За. Тэгээд бас хүмүүсийн асуудал дахиад нэг асуулт. 8 дахь лөө одоо 8 дахь лөө. Та ингээд нэтийн асуудлыг яаж шийддэг вэ? Нэтийн асуудал мэдгүй. Нэтийн асуудал бол өстой мэдгүй. Би бүр ахад бүр тэр нөгөө нэг хамгийн анх энэ чинь нэтгүй байсан нөгөө дөнгөж шинэ баригдсан байр гэдэг нэтгүй байсан. Тэгээд явцдууд Mobicom-ийн Woo тавьсан. Woo тавиад уулна хэсэгтээ бараг 20,000 bit rate хийжсэн. Одоо 20 MB per second гэж байна. 20 MB-аар. Тэгээ хийж агаад гинт энэ байранд Woo-гийн хүмүүс нэмэгдсэн юм уу яасан? Ерөөсө 20,000-аар явах байлцсан. Тэгээд амар гацаад 8,000-аар хийж агаад 8,000-аар хүртэл гацаад тэгээд сүүлдээ бүр бархаа байлаа. Innovation тавилсан чинь 8,000-аас хэтрэхгүй юм байлээ. Дээдл 8,000 одоо ч 8,000-аар хийж миний одоо энэ стрим яг ямар үзүүлэлт чанартай явж байгаа би мэдэхгүй 8,000-аар хийж байгаа. Хаяада гацаж унтарч ийлээ. Тэгээд асуусан чинь ер нь бол мэдэхгүй л гэж байна. Энэ нөгөө нэг шинэ байранд одоо баг энэ Монгол даяар шинэ байр болгонд юу тавьж байгаа заяа. Нөгөө нэг хуучин нэг юм лангийн утастай нэг юм залгаад байдаг гэсэн да. Одоо тийм биш шилэг кабель гэдэг юм нарийнхаа нэг юм залхуур залгаж байгаа. Хэрвээ та нар шинэ байранд орсон хүмүүс аваад шилэг кабельгээ баг мэдж байгаа. Тэгээ тэрнээ байгаа мó юундаа байгаа нэг ерөөс болохгүй л. Уул нь ах нь өмнө нь лангийн утастай байранд байсан найз охиных таахтаа. Тэр үед бол нэг 15,000-аар ямар ч асуудалгүй заяа. Одоо би ингээд стримээ асаахад яг нэг 69 машин нэг юм эргүүлдэг нэг юм төмөр өрөөж гэдэг аадаг ч мэдэх байх л та. Гэтэ бус нь мэдж байгаа. Нэг төмөр өрөөж гэдэг та 69 машин ээ. Яг тийм эргүүлж байгаа шиг утраагаад асаагаад гэж яагаад арайч 8,000 л оруулаад 8,000 дээр барингууд нь заа стрим хийлээ. Тэрнээс өмнө стрим төгөж асаагаад унтраахад бол нэг 3,000-ын хавцаал явжтэй. Уул нь upload speed нь заяа. Upload speed-ийг та нар мэдэн шүү дээ, тий? Download upload speed гэдэг одоо fast хийх юм бол тэгэхэд миний download speed нь 500 MB. 500 MB. Upload speed нь болохоор 250 MB байна. Тэгэнгүүтээ стрим хийхэд 8,000-аас дэш харахгүй. За 9 асуулт. Тэгээд одоо нэг өөр юм асуух. За тэгээд тантай яриад сууж ингэж бүр төсөөлсөн ч хэдэн жилийн өмнө баг бацаан бахта. За хэдэн жил чийжтэй нэг 2 жилийн өмнө 3 жилийн өмнө лөө. Тэгээд 2 жилийн өмнө стресс нааг үсчихсэн юм уу те? Тийш бүр жоо интерналын тоолж байгаа FNF Friday Night Funky мод чи арай тоглодог байсан юм биш. Тоглодог байсан ч тийм. Тийм үү? Тийш дээ одоо хүртэл. FNF гэдэг гоё юмсан. Тухайн үед яг нөгөө 2020 онд анх гарч иржсэн FNF 20 чарэ биш юм 19 онд гэвэлээ. 19 онд гарч иржсэн. Анх гарч ирэхдээ бол чиг алчсан шүү. Яа тэгвэл нөгөө тухайн үед хүн бол нөгөө Осо амир тоглодог болсон байсан. Тэгээд FNF гарч ирээд Осо нөгөө нэг 4K Mania-ныхаа FNF-ийг амир тоглоод тэгээд бүр амир Осо Mania тийм. Тэгэл анхны говьда бас Осо Mania тоглодог байсан юм аа нэг бодлоо. Тэгээд яагаад би яг анх FNF-ээр тоглож ирсэн бэ гэхээр тухайн үед миний сетап амир сууг байсан. Миний сетап заа сонсч заяа. Тухайн үед миний сетап i3 4-р үе заяа. i3 4-р generation. Тэнгүүтээ график карт нь ямар ч сураггүй баг Nvidia дээр баг Intel юу юм одоо family юм одоо тэр шиг AMD-гийн R570 билүү.